За бүгдээрээ сайн байцгаана уу. За энэ удаагийн уншлагаар за комментэн дээр тэр хизээ эргэж ирэх вэ гэсэн сэдвээр хийгээд өгөөч ээ л гэд бичээд байгаа юм байна. За тэрийгээр өнөөдөр нэг хий гэж бодлоо. За тэр хизээ эргэж ирэх вэ гэдэг сэдвээр уншлах хийя. За тэгээ хүн болгоны тэр нь одоо нэг цаг дээр нэгж явах уу гэдэг одоо ямар ч гэсэн 3 сонголтоор тэр хизээ ирэх вэ гэсэн сэдвээр энэ картаас одоо сонголтын карт сонгоё. Romance and Love карт. Тэр хизээ эргэж ирэх вэ 3 группийн сонголт сонгоё. Хизээ эргэж ирэх вэ. Нэгдүгээр группийн карт. За энэ 1 за 2 за 3 за 3 төрлийн ийм карт дэлгэгдэж байна. Окей. За сонголтын 3 карт. За тэгээд зургнуудыг нь жоохон тодруулж ойртуулж харуулах уу. Энэ удаагийнх жоохон бараан гараад байна уу да. За illusions гэх юм уу. За хэл гоё бүсгүүчүүдийн зурагтай гоё картууд Romance and Love карт болохоор их л гоё юмуд байна тийм ээ. Сонголтын картууд. За 2 дахь карт. За 3 дахь карт. Celebrate. За ингээд 3 төрлийн карта. Тоос жоохон бүрхэг өглөө болж байгаа юм байна өнөөдөр өглөөч. За ингээд уншлаганд орё. За illusions гэсэн энэ картыг сонгосон 1-р группийн хүмүүсийн уншлагыг эхлэе. За тэр хизээ ирэх вэ гэдэг дээр карт авах. 1-р группийнхны тэр хизээ ирэх вэ. It's up to you гэн. Helpful people гэн. За хэн нэгэн зарим хүмүүсийн тусламжтайгаар тийм ээ. Зарим хүмүүсийн зарим одоо ямар үгдгэлээ сайхан сэтгэлтэй тус нэмэр болдог хүмүүсийн магадгүй найз нөхөд гэр бүл хэн нэгний тусламжтайгаар бас тэр хүнийг ирэх цаг хугацааг бас тийм ээ. Эрүүлж болох юм байлгүй дээ тийм ээ. Тэгээд it's up to you гэдэг нь болохоор энэ бол чамаас хамаарна гэсэн үг шүү дээ. За өөрөөс чинь бас хамаарах юм байгаа юм шиг байна. Хэрэг эрүүлэхийг хүсч байвал үйлдэл хий гэж байгаа юм боо. За 10 төзрөөс за 1-р группийнхний болж байгаа тэр нь хизээ ирэх вэ. 1-р группийнхний болж байгаа тэр хизээ ирэх вэ. За тэр хүн яагаад ч юм яг одоогийн нөхцөл байдал ганцаараа байгаад байгаа юм байна. Ер нь ганцаараа байгаад байх гэхээс илүү ганцаараа байхыг хүсээд байгаа юм байна. Таны бодож байгаа тэр хүн чинь Hermit төзөр чинь ер нь бүр даяан ч үзрийг илэрхийлж байгаа. Бүр одоо хэн нэгэнтэй байна уу? Тэр одоо хинтэй юу хийгээд байна гэх мэт жишээ нь тиймэрхүү байдлаар бодох гэж байгаа бол үгүй ээ. Тэр хүн яг ганцаараа ганцаараа ер нь байж нэг өөр дээрээ бодож төвлөрч тийм ээ байхыг хүсэж байна. Гэтэл тэр байдал нь танд нөгөө юу гэх юм
жоохон бохомдол төрүүлэх. За бас жоохон сэтгэл санаа ингээд тавгуутуулах. Яахаараа надтай байна гэж хүсдэг юм. Яахаараа ганцаараа байх гэж боддیں۔ Ер нь ганцаараа байгаа чинь яг үний юм бодлаа юм уу гэх жишээ нэ тийм ээ. Юм бол бодох гээд ах шиг байна л та. Гэтэл би бол энэ хүнийг бүр эсэргээрээ таны бодож байгаа тэр хүнд заа. Жоохон дэлгэрүүлээд хараад байгаа юм. Жоохон бүрч харинч сүнслэгийн чиглэлийн жоохон нөгөө ганцаараа нэг баймаар санагддığım аа тэр чинь. Тийм шалтгаан шаардлага байна уугүй юу те. Тэр талаас нь хараад байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу. За тэр хүн яагаад ганцаараа байх шаардлагатай болоод байгаа талаа. Жаахан харчих тийм ээ шалтгаыг. За ганцаараа байх шаардлагын тухайд бол яг л олоолаа байх сайхан л да гэрүүлээрээ ч үгүй юм уу найз нөхдөйгөө ч үгүй юм ер нь хайртай хүнтэйгээ хамт байх сайхан. Гэтэл өөрийг нь ямар нэгэн байдлаар одоо нэг юу гэх ингээд ганцаараа байхыг шаардаад байгаа ч юм шиг тийм хүлээлт үүсээд цаг хугацааны хувьд одоо яг ингээд нөгөө нэг гэрүүлээрээ юм найз нөхдөйгөө одоо ингээд яг нөгөө өөртөө ч юм ингээд хамт байгаа цаг үед яг яадаг вэ гэхээр ерөөсөө л ингээд бүхэл юмд хамт урагшлаад нэгсэндээ бүхэл цаг мөчид ингээд байнгын хамт байгаад байгаа учраас энийг нөгөө хад үзэж байгаа гэдэг юм уу хамт байхыг хүсэхгүй байгаадаа ерөөсөө биш байгаа байхгүй юу. Одоо магадгүй би бол энийг бүр ерөөсөө мажишн үзэр гарч ирж байгаа энэ дээр бүр хермэт үзэр гарч ирж байгаа. Мажишн гэдэг чинь бүр нэлээд бүтээлч, бүр нэлээд сүнслэгийн хувьд нэлээд өндөр түвшинд хүрсэн хүнийг хэлэх гээд байдаг байхгүй юу. Гэтэл энэ хүнд тийм шаардлага хүлээлт үүсээд байна. Магадгүй helpful people гэдэг нь болохоор энэ ерөөсөө хүний үг дээдс харж даасан тэнгэрсийг хэлж байна. Тэднэрийн зүгээс хүлээлт үүсээд байгаа учраас тэр чинь энэ хүнийг одоо таны бодож байгаа тэр хүнийг харсан, даасан, өнөөдрийг хүртэл нөгөө чиглүүлээд зориод ингээ яваад ирсэн байхгүй юу. Мэдээж ингээ хайртай дуртай хүнтэйгээ хамт байх уу сайхан. Гэтэл хүний сүнслэг гэдэг юм чинь өөрөө яг яадаг вэ гэхээр даалгавартай, цаг хугацаатай. Нөгөө хийх ёстой юм хийх цаг үедээ хийхгүй болвол эсэргээрээ бүр өөрт нь уналт ирдэг шүү дээ. Тийм. Нөгөө айгүй бүтээлч айгүй юм дотор сайтай, сүнслэг сайтай хүн байгаа байхгүй. Гэтэл энэ талаас бүр нөгөө нэг азгүйтэй л ч юм уу, одоо ажил нь бүтгээ байгаа л ч юм уу, айгүй гой цоглог бадрангуй ийм эрч хүч энерги өндөртэй ийм хүн байж ийснаа яг яадаг вэ гэхээр хийх ёстой юм хийх цагтаа хийхгүй бол энэ хүмүүс ч одоо нөгөө нэг өөрийг нь нэгсэнтэй хүлээгээд л байдаг гэсэн. Хизээ нөгөө хийн гэсэн юм хийдгийм болоо гэдэг. Хийн гэсэн юм нь яг юу гэхээр сүнслэгийн хөгжил байдаг. Сүнслэгийн хөгжил яг яадаг вэ гэхээр сүнслэг хөгжих тусам энэ дээд тэнгэрээс харж байгаа өөрсдийн өвөг дээдс удам судар хүртэл энэ ганцхан хүн таны үзэж байгаа энэ хүн ганцаараа байсан ч гэсэн бясалгаад өөр дээрээ төвлөрөөд сүнслэг оюун ухаан ухамсар нь өсөх тусам энэ хүмүүс давхар өсч идэг байхгүй юу? Эдгээр нэг хэсэгт одоо дээд тэнгэрт бол айгүй цаг хугацааны ярихынд айгүй удаанаар ингэж өсдөг. Гэтэл энэ хүний биеийг авч төрсөн нөгөө нэг асар үнд ховор энэ цаг хугацаа чи яг яадаг вэ гэхээр эднэрийнхээ хүртэл хамтд нь өөдөн татах өөрийгөө бүр эднээс бүр дээш нь гаргаад аваад явах. Эхлээд эднэрээ хараа ингээд харуулж хандуулж одоо юу гэх юм чиглүүлж байдаг хэрнээ энэ сүнслэгийн төвшин жишээ нь энэ гэдэг нь болохоор тэр таны үзэж байгаа тэр хүний шиг хин нэгний хойж өрсийнх нь одоо тэр харж тааж байгаа тэр хүнийх нь сүнслэг өсөх тусмаагаа эднэрийгээ бүр даваад дээрэс нь эдрийгээ дээш нь татах бүр боломжтой байдаг байхгүй юу? Бүр удмаар нь шүү, удмаар нь бүр айхтар том одоо зөвхөн ганцхан хүний даваа яриад байгаа юм шиг боловч ерөөсөө тийм юм байдаггүй байхгүй юу? Тэгэхээр энэ дэр
айгүй чухал, бүр айгүй том зорилготой хүмүүс байгаад байна. Хүн байгаад байна. Таны үзэж байгаа тэр хүн чинь. Зөвхөн тэр хүн хизээ ирэх вэ, мэрэх вэ гэдэг бол баг нэрээ ийм асуултан дээр, ийм юмн дээр бол одоо өстой асуултан жижигдэж байна яг үнэндээ. Том зорилготой, том ажилтай, том үүрэгтэй хүнийг энд одоо нөгөө жоохон тэр одоо яагаа ирдгүй юм. Тэр одоо хизээ ирэх юм. Тэр өөр нь яг ингээ ганцаараа байж яах гэдэг ингээд одоо нэгэн хин хүний жижигхэн оюун ухаанаар шүүж тунгаагаад ахаар хэмжээний бас нэг тийм юм яг үнэндээ бол яригдахаар байхгүй. Яг энэ нөхцөл байдал юмыг ойлгоцсон хүн бол гэдэг одоо баг нэг хэрв тэр талаар огт мэддгүй байсан бол мэдхээр бүр гайхамаар байгаа. Та тэгэхэр чинь яг ямар нөхцөл байдал жишээ нь байна вөхөр шодрог бус санагдаад яагаараа гэр орондоо байдгүй юм чи яагаараа надтай байдгүй надад тайртай дуртай гэсэрнэ яагаад ингэ заавал ганцаараа байна гэж зүгээр л хамт байгаа тэр хийх ёстой мэж болдгоо юм гэсэн бас болдгоо маа болдгоо байхгүй юу гэр бүлийн амьдрал донд хүний хөгжил ерөөсөө тийм хурдтай явдаггүй тусгаарлах ганцаараа байх шаардлага яагаад байсан дээр үед ч гэсэн тэр ламнар одоо хадан дунд агууд очиж суугаад ямар ч сатаархан байх эсвэл гэдэг л байгаа байхгүй юу. Тэгэхээр энд нэлээд том чухал үүрэг зорилготой хүний тухай яригдах гэж байна. За тэгэхээр та болохоор энд нэг шудраг ёсыг жоохон тогтоож мөгтөөх гол ирсэнгүү очисэнгүү чи тэглээ би инглээ гэж жоохон нэг иймэрхүү байр суурин дээр жоохон гомдолсон ууралсан хамтал байж хад бүх юм болно штэ гэж ингэ бодоод байгаа хүн байгаа байхгүй. Яг гэтэл мэдээж дотор тал нь өөр хүн чинь мэдээж хамт байх хүсэл сайхан байна. Гэтэл болохгүй байгаа учраас жоохон ганцаараа байял гэсэн нэг юм байгаа болов. Хэрвээ энэ уншлага танд огт тохирохгүй таарахгүй бол энэ таарсан хин нэг хүн нь олд сонсох учиртай болоод уншигдж байгаа хаа гэж бодож байна. Зүгээр алгасан шүү за. Эсвэл өөр групп сонгороо гэж. Тийм. Та энэний төлөө одоо тийм бүр ингээд нэг нойроо хүргэхгүй хямраагаал олон юм их бодсноосоо болж өөрийгөө жоохон зовоох гэдэг юм тийм. Нойрож хүрхгүй одоо тийм бухимдах маягтай, санаа зовох маягтай тэгээд ерөөсөө юм л тийм. Хүн чинь нэг санаа зовно, нэг бухимдна, нэг уурлна тэгснээ бас ойлгох гэж хичээн. Гэхдээ энэ дондаа яг яадаг вэ гэхээр зөвхөн өөрийгөө л зовоож идэг байгаа байхгүй юу? Тийм, зүгээр л одоо таныг үзэр юу гэж хэлж байгаа гэхээр өөртөө итгэлтэй бай. Тэр хүндээ ч итгэлтэй бай. Таны нөхцөл байдал яг одоогийн байдлаар тэр ингэж санаа зовоод ахаар хэмжээний биш. Тэгээд одоо яг нэг санаа зовоож байгаа шалтгаан нь зөвхөн яг цаг дээрээ толгой яг өөр дээр байгаад шүү. Яг онцгойгоор хэлүүлээ тийм. Тэр та чинь бүр Queen of Wands хүн байгаад байгаа байхгүй юу? Бүр савааны хатан хаан хүн. Энэ болохоор өөртөө итгэлтэй, бүтээлч, бадрангуй тий. Юу ч хийж чаддаг. Та ч гэсэн энэ цаг хугацаанд бас адилхан өөр дээрээ цагаа зарцуулаад өөрөө гоё болоод өөрөө адилхан сүнслийн төвшөнгөж хүн болгон сүнслэгээ ахиулах зорилготой шүү дээ ер нь. Хүн болгон зөвхөн хайрлагдах юм уу? Зөвхөн хайрын төлөө ирээгүй шүү дээ. Зөвхөн хамтын амьдрал гэр бүл гэхээр бүтэн байгаал нэг дороо амьдарч харал бүх юм болдог гэсэн үг ерөөсөө бас биш байгаа байхгүй юу? Тийм болохоор манай нэгдүгээр группийнхан бас жоохон бодол тийм үзэл хүсэл сэтгэлээ бол жоохон арай өөр шиг зүг рүү хандуулж аль болох нэг юмны гүн гүнзгий утга учир санааг бас ойлгох гэж хичээх хэрэгтэй л юм харагдаж байна. За тэр хүн хизээ ирэх вэ? Уншлагын гол сэдв. Тэр хүн хизээ ирэх вэ? За тэр хүний хизээ ирэхийг одоо нэг тодруулаад байгаа. Энэ байгаад байгаа шалтгаан бүр үнэхээр тодорхой юм байна. Хизээ
газар энд за энэ дээр давхарлахаас хизээ ирэх нь яг одоогийн байдлаар өөрт нь ч гэсэн тодорхой биш байна. Маш их хэрэгэлзээтэй. Ягаад гэвэл өөрөө нэг юм зорьцсон байна шүү дээ. За би нэг юм болохоор жишээ нь сүнслийн хөгжлөө ингээд энэний төлөө хэрвч гэж угаасаа энэ дээр нэг тэгээд яваад байгаа хүний тухай гарах гэдэг. Тэгэхээр одоо тэр хүнд чинь нөгөө өвөг дээдсээс байна уу, дээд тэнгэрээс байна уу? Нэг тийм юу байдаг л да одоо ингээд хүлээж авах ёстой. За чи тэдэн насандаа нэг тиймэрхүү хэмжээний одоо нөхцөл байдалд ирсэн үедээ чамд дамжуулж өгөх ёстой. Манай ургийн удмын ч юм уу, манай тэрний онцгой содон сонин одоо ийм чадал авьяас одоо юу гэдэг энийг өгөх ёстой шүү гэсэн юм тохиргоо байдаг байхгүй. Гэтэл магадгүй танай энэ хүн чинь та бол мэдгүй. Гэтэл эн чинь нөгөө юу яагааг учраас яг тэр өндөрлөгтэй ч юм уу тэр төвшөндөө хүрээгүй байгаа учраас нэг хийх ёстой юм гэдгийг л мэдчихэж байгаа. Ямар нэгэн юм нэг болох гээд байгаа юм шиг юмыг л мэдчихэж байгаа. За. Тэгсэн хэрнээ яг юу вэ гэдгийг бас мэдээгүй байгаа гэсэн үг. Тийм болохоор энэ араа энэ бүр энэ нөгөө хөзрүүд чинь одоо жишээ нь одоо ингээд бүр дандаа дээд дээрээс ингээд бүр унж ирж байгаа юмнууд байгаа гоцтой. Дандаа ингээд дээрээс ирж байгаа унж байгаа юмнууд. Гэтэл тэр нь хизээ яах юм болоо гэсэн эргэлзээ байгаад байгаа байхгүй та чиний бодож байгаа юмд. Өөрийнхоороо бол хичээж л байна. Тэгээ яг тэр нэг өгөх авах ёстой тэр нэг юм энд бүр том дараа бэлэг шиг юм байгаа байхгүй юу? Сүнслэгт нь ирэх ёстой. Тэрийг аль болох бүр одоо юу гэх хурдан ингээд яг яах ёстой юм болоо гэдгийг өөрөө төрлөөгөө бүр айгүй юм нэг аль чадлаараа эрчтэй хүчтэй аль чадлаараа тэрнийхээ төлөө урагшилж байгаа хүн байгаад байна танаа тэр хүн. Тийм болохоор хизээ ирэх нь яг одоогийн байдлаар бол тодорхойгүй байна. Энд бүр нүдэнд болттой хаалттай байна шүү дээ. Хизээ ирэх нь тодорхой. Энэ үйл явц хэр хурдан явахаас шалтгаална хизээ ирэх нь. Энд бол өөрийнхөө чадлаар бол аль чадлаараа аль хурдаараа хичээж байна. Тэгтээ тэр хүссэн зорьсон юмаа бол аваагүй байгаад байна гэсэн үг. Авахаараа ирнэ гэсэн үг шүү. Авахаараа ирнэ. Тэгэхээр энэ төр хугацааг харахад бол хэцүү. Энэ хүний тэр хүсэж байгаа хөгжил нь ямар төвшөнд хэр хурдтай урагшилж байгаагаас шалтгаалж байгаа гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? За ингээд ерөнхийдөө нэгдүгээр группийн тэр хүн хизээ ирэх бол энэ хүний энэ үйл явцаас шалтгаалнаа. Энэ бол арай болоогүй харагдаад байна. Гэхдээ өөрийнхөө чадлаар бол аль хурднаараа хичээж ийн гэдгийг бол маш сайн ойлгох хэрэгтэй. Энд бол та бол өөртөө ихтэй өөрийгөө ингэж нөгөө бухимдуулахгүй зовоохгүй байвал уулна тийм шал хэрэггүй юмд өөрийгөө зовоож байгаа юм шиг л ингээд санагдчихээн л гарч ирж л та санагдах жоох үзүр дээр бол. За, illusions гэдэг нь юу гэж таны сонголтын үзүрийг тайлбарлаад байгаа. Энэ болохоор яг юу гэж нэхэр төөрөгдөл, хуурмаг төсөөлөл гэсэн үг. Таны төөрөлдөж хуурмаг төсөөснөөсөө болж бухимдлаа өргөж ин, нойроо хүргэхгүй болгож ин, үнэн худал, буруу зураг ингэ шүүх гэж ингэж хичээж ин болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр таныг та өөрөө өөрийнхөө энергиэр сонгосон хөзөр чинь чи төөрөгдөд байна. Чи худлаа төсөөлөд байна. Чиний тэр бодож байгаа төсөөлөл чинь шал худлаашуул гэж хэлэх гээд байна. За. Хайрын талаарх хуурмаг төсөөллөөс болгоомжол бодит байдлыг тодорхой харгана. Хайр гэхээр тийм л байх ёстой, хамт байх ёстой. Хайр гэхээр жишээ нь ингээд юу гэдгийг зөвхөн чиний чамтай ингээд хамт байхгүй байх нь өөрөө яг хайр мөн үү? Энэ надад хайргүй байна мэн гэж бодож байгаа төсөөлөл эргэлзээд л байдаг байхгүй. Энэ бол андуурал шүү гэдэг. Бодит байдлыг нь хар. Энэ хүний ойлгож хичээхийг хар гэдэг байхгүй юу? За жаахан өөрөө чинь жоохон шүүмжилсэн маягийн мессеж орж ирж байна. Тэгээ сойрын уучлаарай одоо хөзөр дээр гарч ирж байгаа юмыг л олон бодож санах юм байхгүй. Би бол тэгээ одоо
гарч ирж байгаагаар нь хэлждэг шүү. Тэгээ гарч ирж байгаа нь жоохон хүнд жоохон хэцүү сонсоход дургу өрмээр энэ төр сонсогдож болно, алгасаж болно. Хэрэгтэй мессеж хүлээж авах чадaltaа нэг нь хүлээгээд аавна биз. За тийм л байгаа. Ингэж хэллээгээд намайг үзий ядах хэрэггүй гэдэг шиг. Тий. За одоогор таны амьдралд чинь эсвэл сэтгэлд чинь байгаа хүн нөхцөл байдал, хүсэл мөрөөдлийг та яг байгаагаар нь биш өөрийн хүсэл найдвар төсөөллөөр харж байж магадгүй гэж энэ карт сануулж байна. Ойлгосон тий? Яг энэ онцлогтой бүрэн зүрэн яв цав тохирч байна. Тэгэхээр таны энерги үнэхээр ийм байгаа гэсэн үг. Картын захиас нь болохоор юу гэж хэлэх гээд байна гэхээр нөхцөл байдал улаан гэрэл асах гэдэг шүү. Ингэж их буруу төсөөлснөөсөө болж энэ хайртай дуртай энэ хүн чи шал өөр зоригтой явж байгаа хүнийг өөрөөсөө одоо нэг том зорилгынханд саад болох гэж байгаа юм шиг бүр тиймэрхүү энерги орж ирээд байгаа байхгүй юу? Зөвхөн өөрийнхөө нөгөө явцсан бодлоосоо болж. Тэгэхээр энэ хүнийхээ өвгөнд нь биш магадгүй нөгөө нэг өг нь ойлгомжгүй тодорхойгүй би бол ийм төрлийн хүнийг нэг их олон юм ярьдаг хүн байгаа гэж бодохгүй байна. Яагаад гэвэл сүнслэг хөгжиж байгаа юм угаасаа тийм дуутай шуутай олон долоон юм ярьж явдаг хүн нэг юм байдаггүй юм тийм. Юу бодож санаж байгаа нь танд тодорхойгүй байгаа учраас та бухимдаад байгаа. Гэтэл энэ хүнд чинь дотоод хүн нь өөрөө тийм. Нөхцөл байдал нь тийм. Тэгэж дуугай чимээгүй олон тайлбаргүй байж хөгждөг ёстой юм байхгүй тэр дотор тал нь. За тэгэхээр зүрх сэтгэлийнхаа үнэхээр энэ хүн тайртай бол зүрх сэтгэлээ сонс. Толгой дотор олон бодол эргэлзүүлж өөрийгөө одоо нэг айдас давтуулах хэрэггүй гэж хэлээд шүү. За сүнслэг утга нь болохоор тий таныг болохоор нүдэндээ зүүсэн бүрхүүлээ арилгаж бодит байдлыг үннийг олж хараа гэж хэлээд. За нэгдүгээр группийн уншлага ерөнхийдөө ийм уншлага болж байгаа юм байна тий. За тэгэхээр манайхан тий уншлага нь хэрв тий энэ үнэхээр хамааралтай хүн байгаа бол жоохон янз янзын юм бодож ойлгох шаардлагатай цаг үе дээр л байгаа юм болоо да гэж хэлэхээр байна. За ингээд амжилт хүсье баярлалаа. Сэтгэлийн амар амгалан хүсье. Энд та нэг ерөөсө 50 байхгүй юм шүү. Бүр. Сэтгэл амар амгалан бүх юм амар амгалан шүү дээ. Группийн за тэр хизээ ирэх үү гэсэн уншлах хийя. За хоёрдугаар группийг явуулж байгаа тэр хүн хизээ ирэх үү? Хизээ эргэж ирэх үү? За. Choose a new direction гэн. Yes. Yes гэн романс гэн. За. Юу гэж нэ гэхээр те өөр зам сонгох гинэ. Тэгээ романс бол yes гэж штэ тий. Тэр ирнэ л гэсэн үг байна. Харин одоо ирэх замыг нь одоо юу гэх юм? Ирүүлэхийн тулд өөр үйлдэл хийх гээд байна уу? За яг юу гэх гээд байна гэхээр тий. Энэ дээр ямар ч гэсэн өөрийгөө бүү золиосол гэсэн утгатай картыг та яг өөрийн нөгөө сонголтын картаа сонгосон байгаа байхгүй юу? Хайранд бол тий юу гэдэг нь гэхээр тий золиосол хамт ирдгээ гэсэн үг. Тэгээд яг энэ картн дээр яг зүйлж нэхэр өөрийгөө битгий золиосол гэх гээд байх шиг байна. За тэгвэл дараагийн одоо картнаас тараад хөзрөөс тэр хизээ ирэх вэ гэсэн. За хоёрдугаар группийнхний болж байгаа тэр хүн хизээ ирэх вэ. Ямар ч гэсэн yes романс гэн хоёрт бол романсын харьцаа үүснэ. Тэгээ өөр шин замыг сонгоол гэж хэлэх гээд байх шиг байна. За тэр хүн. За тэр хүн хүлээлтийн байдалтай. За та болохоор өгөө аваа
За би дан хэрэг жишээ нь одоо тэ өгөө авааны хөзөр байна л да. За тэрэн дээр яг үж хэрэг гэх юм би хэрэг дандаа өөрөө харьцаж өөрөө ханддаг байсан бол нөгөөдхийгөө одоо яриасаа одоо тэр одоо тэрийг нэг тэг хүлээе гэсэн байдалтай байгаад байгаа юм шиг байна. Яг тэр чи эхлээд дандаа нөгөө үйлдэл хийдэг тал нь байсан баг. Тэгэд энэ дандаа хүлээж идэх тал нь нөгөө хүн чинь. За чамайг харьцаа холбоо үүсгээд ой за уулзын уучраач гэдэг юм уу, за өгөр өдрөөч тэгээч ингэж гэдэг ч юм уу. Иймэрхүү байдал үүсхийг одоо нэгсэндээ нөгөө хүн чинь хүлээгээд байж гэн гэсэн үг байгаа байхгүй. Тийм чамаас юу гарахыг, үйлдэл гарахыг. За энэ нөхцөл байдалд тэр хүн бол чамаа хүлээж ин шүү. Хэрв өнөөдрийг хүртэлх энэ өгөө авааны хөзөр гэдэг нь болохоор та хоёр нөгөө нэг ээлжилж харьцаа холбоо тогтоодог биш, магадгүй чи дандаа тогтоодог байсан бол энэ удаа чи хүлээх хэлж нэх. Чамайг юу гэж ингэж гэхээр энэ хэлээд байгаа байхгүй юу? Өмнөхөөс өөр шин замыг сонго. Чи өмнө нь дандаа ярьдаг тал нь, бичдэг тал нь байсан бол энэ удаа хүлээдэг талыг нь сонго гэж хөзөр хэлэх гээд байгаа. Энэ хүн болохоор за чамайг яриндаа гэсэн маягаар нэг дандаа хүлээж идэх тал нь болцсон байгаад байгаа байхгүй. Яг одоогийн тал. Угаасаа ярьдгийн юм чинь. Ярихаар нь л одоо бичиж гэдэг юм уу, ярихаар нь л одоо очиж гэдэг юм уу те. Иймэрхүү байдалтай байж байгаа хоёр хүнийг илэрхийлээд байна. За чааш нь үзэхээр яг аль нь хэн нь ямар тал нь вэ гэдэг нь харагдах байх уу. За тэр хүний бодол яг чиний бодож байгаа тэр хүн яг одоо өөр хүлээж байна. За өөр юу бодож байна? Өөр юу бодож байна? За тэр хүн яг юу бодож байна гэхээр. За энэ бол ер нь энэ харьцаан дээрээ энэ хүн одоо ер нь бол хүлээгээд байгаа хэрний сэтгэлтэй хүн өөрт чинь хайртай хүн. Гэхдээ одоо хэрв өөрөөсөө үйлдэл хийхээр өөрийг чинь одоо уулзахгүй ч гэдэг юм уу. За өнөөдөр завгүй ч гэдэг юм уу. За одоо боломжгүй ч гэдэг юм уу. Тэгэж нэгэсэндээ сонсохыг хүсэхгүй байгаа. Чамаас тийм хариу авахыг хүсэхгүй байгаа. Тийм болохоор өөрийнх нь хүслээр нь зөвхөр хүлээснэн дээр гэж үздэг байхгүй. Хэрв өөрөө үйлдэл хийх юм бол хичнээн хайртай юм байсан ч гэсэн за би чамтай уулзахгүй өнөөдөр боломжгүй гэдэг юм бол өөрөө нөгөө тэрэнд нь айгүй эмзэглждэг тийм айгүй эмзэг доктортой хүн байна. Шархалцдаг төрлийн. Өнөөдөр надтай яагаад уулзахгүй гэж байгаа юм бол өөр хүнтэй уулзах гэж байгаа юм болов эсвэл үнэхээр завгүй юм бол эсвэл надад сэтгэлгүй юм болов гихч шигээр айгүй юм нэг олон юм бодоод өөрийгөө зовоочдөг хүн байдаг байхгүй. Энэ жишээ нь 9-ийн нөгөө нэг сэлэм ингээд эрг хараад гараад ирэхээрээ бүр нойр нь хөрөхгүй юм бодоод явцдаг хүн гэсэн үг. Тийм болохоор өөрийнхөө нөгөө нэг тийм эмзэг талаа мэддэг учраас чам руу өөрөө үйлдэл хийхгүй байгаа гэсэн үг. Өөрөө үйлдэл хийхээр саяхан шиг ямар нэгэн өөрийнх нь хэмжээнд хүсээгүй хариу авчих юм бол бүр нойроо хөрөхгүй боддог төрлийн хүн байгаад байгаа байхгүй юу? Тийм учраас тэгж шархалахыг хүсэхгүй байна. Хайртай ч гэсэн хүсэхгүй байна. За тийм болохоор зүгээр л чиний сонголтыг хүндлээд хүлээсэн дээрээ гэж үздэг байна. Гэт тэгэхээр энэ нөгөө нэг асуудал бол тодорхой болж ирж байна л да. Чи яг аль тал нь вэ гэдэг нь. Энэ хүн айгүй эмзэг хүн учраас чамайг нэгэсэндээ энэ хүнийгээ үйлдэл хийхийг хүлээж яхахаа оронд өөрөө холбоо барих нь энэ өнөөдрийн хувьд энэ хүнийг ирүүлэх тэр хүн хизээ ирэх вэ гэсэн шүү дээ. Тэр хүнийг ирүүлэх
одоо түлхүүр нь бол чамд гар байгаа юм байна. Хэрв чи өөрөө яриад, хэрв чи үйлдэл хийгээд, хэрв чи одоо өмнө нь бол тэгдэггүй байсан бол тэгэх юм бол нөгөөдөг чийстэй yes гэж гүгэдрэхэр байгаа байхгүй. Тэгэл yes гэж ирэл чамтай романс үсгэхэд бол бэлэн байна л гэсэн үг. Үнтэй. За тэгэхээр хайр сэтгэлийн харьцаанд бол чиний сонгосон энэ карт чинь өөрөө нөгөө золиос гэдэг нь болохоор чи магадгүй бардам занга золиослох юм байл та. Би тэрлөө ярина гэж юу байдгийг. Өмнө хэзээ ч ярьж байгаагүй юм чинь. Эсвэл хэзээ ч би үйлдэл хийж байгаагүй юм чинь зүгээр өөрийг нь ярихыг нь хүлээгээд хэрэг тэх юм бол энэ удаа бол тэр хүн жоохон хойрог байна шүү. Яагаад гэвэл жоохон шархалхаасаа айж ил гэсэн үг. Тэгтэн та нөгөө тэр чинь огт мэдэхгүй юм байж байгаа шүү дээ жишээ. Би өнөөдөр уулзахгүй гэж хэлцний төлөө энэ хүнийгээ бараг шүн нойр нь хүрдгүү гэдгийг мэдчихгүй байх шүү дээ. За тийм болохоор ер нь бол хэрэг уулзахыг хүсэж байгаа бол чи уулзахыг хүлээж байгаа хүлээлтийг бол ерөөсө дуусгах, тэрийг гартаа авах эрх бол чамд байна. Чи тэр хүн лөө үйлдэл хийх юм бол энэ хүн King of Wands айгүй хурдтай өстой давшилттай айгүй хурднаар хурж ирнэ гэсэн үг. Тэгэхээр айгүй ойлгомжтой байна те, маш товч тодорхой. Тэр хүн хизээ ирэх вэ гэж бодож байгаа бол тэр хүнийг ирүүлэх төлхөр нь бол чамд байна л гэсэн үг. Тэгэхээр энэ удаа бол магадгүй ирүүлэхийн тулд шинэ арга зам. Өмнө хийдгүү байснаас өөр үйлдэл хийх шаардлагатай байна. Тэгэх юм бол та хоёр уулзаал нэг айгуу тийм гоё хуучин байсан шиг гэх юм уу, эсвэл хүсэжсэн шиг гоё романсын харьцаа холбоо одоо нөгөө бэлэн байна л гэсэн үг байна. Окей. За ингээд таны тэр хүлээж байгаа хүн бол чиний одоо ямар сонголт хийх, ямар үйлдэл хийхээс бол шууд хамааралтай холбоотой болж таарлаа. За ингээд амжилт хүсье. Бай бай. За 3 дугаар групп celebrate гэсэн картыг сонгосон хүмүүсийн уншлага эхлэв. За celebrate бол ойлгомжтой. Тэг хундаг тулгаж байгаа сте тийм. Today celebrate day. Love you share with those who matter most. За ямар ч гэсэн бүх юм аз жаргалтай сайн сайхан байгаа бол хундахыг бол тулгаж байгаа бизээ. Тэ найз нөхдөдөө уулзж ээж болно, гэр бүлтэйгээ цаг өнгөрүүлж ээж болно. За ер нь celebrate картаар бол тэ ямар ч юм илэрхийлж ээж болно. Өнөөдөр хамгийн эрхэм хүмүүстэйгээ хуваалцдаг хайраа тэмдэглэл гинэ. Тийм л үг бичээстэй байгаа энэ картан дээр. Хамгийн эрхэм хүмүүстэйгээ хайраа тэмдэглэл. Баяр төмөрчүүдийг хуваалцаа гэсэн үг байна тий. За романс энжил картаас 3 дугаар группийнхний бодж байгаа тэр хүн хизээ ирэх вэ? 3 дугаар группийнхний бодж байгаа тэр хүн хизээ ирэх вэ? Вау, за бүр 3-аараа гарч ингэж гарч ирэх хэрэгтэй байсан юм шиг байна. Okay. Take action, let go, big happy chance. За чи бас үйлдэл хийх нэ. Чи хэрэг үйлдэл хийх юм бол үйлдэл хийцгээе гэж шүү бүр. Үйлдэл хийцгээе тэгвэл ерөөсөө big happy chance маш том тийм happy chance ирнэ гэсэн. Happy chance чинь тийм баяртай үйл явдал тийм болно л гэсэн. За энэ болохоор 3 дугаар группийн жоо тэр хүн хизээ эргэж ирэх вэ гэдэг тараад хөзөр. За тэр хүн бол Queen of Coins байх юм. За та Hermit. За таарын дундын харьцаа. За юу гэж хэлж ийн гэхээр. За та сүүлийн үед яг одоогийн байдал дээр жаахан ганцаараа байгаа юм байна. Тэр хүн магадгүй яг ингээд
жоохон тийм одоо юу гэх юм. Яг өөрийнхөө цаг хугацаагаа өнгөрөөгөөд та хоёр одоо өнгөрснийг орхий. Тийм, өнгөрснийг орхиод одоо ирээдүрийгээ явъя. Арай өөр гэрэл гэгээтэй тий ирээдүг харж явъя гэсэн нэг ийм яг энергийн дунд. Одоо алсаа бодоод гэсэн үг. Өнгөрснийг орхий гэсэн үг. За энэний шалтгааныг үзье. За таны бодож байгаа тэр хүний яг бодол сэтгэл яг одоогийн энерги нь таны тал дээр яг ямар бодолтой байна вэ? Ямар бодолтой? За юу бодож байна вэ гэд хэлэхээр за энэ хүн ямар ч гэсэн гэр бүлээ одоо таныг биш үнэхээр нандинж байна. Үнэхээр нандинж байна. Одоо гэр бүлээ байд юм уу бүрэн бүтэн байхыг нандинж бодож байна. Ер нь эцсийн бүлэгтээ болвол тий хайртай дотны хүмүүс мань хамгийн чухал юм аа. Ирээдүг би эдэнтэйгээ л одоо хамт байна шүү дээ гэсэн бодол бол бүр үнэхээр зайлшгүй байна нүнд. Яг одоогийн бодол санаа энерги нь тийм байгаа байхгүй юу? Бүхэл бүтэн гэр бүл байх. Бие биенийгээ нандинах тий. Тэгээд одоо өөрийгөө хайрлах бас гэр бүлээ хайрлах, чамайг хайрлах гэдэг нь болохоор ерөөсөө эцсийн бүлэгтээ энэ одоо миний ирээдүйн сонголт гэж гаргаж ирээд байгаа байхгүй юу? А тэгэхээр энэ яг яасан харьцаа вэ? Тэр яг яаж хизээ ирэх вэ гэхээр энэ өнгөрсөнд та хоёрын харьцаанд дунд нэг жоохон эцсийн бүлэгт гэр бүл минь чухал гэдэг бодлыг төрөхөр хэмжээний одоо үйл явдал болсон л гэсэн үг. Тэгэхээр магадгүй энэ дунд нэг жоохон 3 дахь харьцаа орж ирээд гэр бүл жоохон үүмүүлсэн харьцаа болсон болов уу гэж би бол одоо нэг тийм итгэж орж ирээд байна л да. Тэгэхээр таны бодож байгаа тэр хүнд бол өнгөрснийг орхиг гин. Энэ өнгөрсөнд л хамаг асуудал нь байгаад байна. Магадгүй энэ хүн жаахан буруу сонголт хийгээд тий өөр одоо сонголт хийгээд явсан байх л та тий. Чиний бодож байгаа тэр хүн чинь. Эсвэл хоёр талтай байхгүй юм. Явсан тал нь та байж болно. Энэ хүн таныг тэгвэл хэрв та явсан тал нь байх юм бол таныг хүлээгээд өнгөрсөн бүхнийг одоо орхиё. Эцсийн бүлэгт гэр бүл минь бүрэн бүтэн байх ёстой гэдэг сонголт хийх гээд байгаа учраас таныг хүлээж авахд бэлэн байна шүү гэж бол хэлнэ. Та магадгүй жоохон буруу үйлдэл хийцэндээ эргээд очиж чадахгүй. За одоо хүлээж авахгүй байх. За одоо бол хайшт энэ харьцаа бол одоо би өөрийнхөө одоо жоохон юу гэх юм булчимгүй үйлдэлээсээ чих юм уу жоохон юунаасаа болоод энэ гэр бүлээж одоо эхнэрээ эсвэл нөхрөө эсвэл найз залуугаа найз бүсгүйгээ нэг жоохон эвгүй онцгой байдалд оруулчлаа да гэж ингээ бодож исэн бол энэ хүн чинь болохоор одоо өнгөрсөндөө зуралдаад яах вэ? Өнгөрснийг орхиё. Тэгвэр уршаа харж амьдрья л гэсэн бодолтой байгаа байхгүй яг одоогийнхоо цаг мөчид. Гэтэл энэ таны энерги байхгүй. Та энд одоо хэрв та явсан тал нь бол таны явсан хүнтэйг одоо магадгүй явсан сонголттой ганцаараа би ганцаараа л байвал одоо ёстой болон бүтнэ гэд хэрв явсан хүн байгаад байгаа бол одоо таны энерги хэр тохирж байна вэ гэдэг тал дээр тий жоохон хөзөр дэлгээд таны яг одоогийн байгаа байдал боломж ямар ч гэсэн ганцаараа байгаа юм байна. Хин нэгэнтэй бол биш юм байна тий. Хэрв байсан бол ганцаараа байж байх нь нэгс одоо зөв юм байна гэдэг дээр ирсэн байх тий. За таны бодол сэтгэл яг ямар вэ?
За эдгээр өдрүүд юу хэлэх вэ гээд. За. Одоо ер нь өөрийн чинь хүсэл бодол сэтгэлж гисэн айгүй зүгээр тайван амар амгалан байхыг хүсэж байна. Хинтээ ч вэ одоо тэр тий сонгоод явсан газраач тэр энд ч тэр тий. Нэгсэн та хэрв ямар нэгэн хэрүүл маргаавар хэрв болно гэж айж байгаа бол тэрнээс та одоо нэгсэндээ даажаад ганцаараа зүгээр хэсэг ингээд нэг тийм амар амгалан байхыг хүсэж байгаа байхгүй юу. Нэгсэндээ маргааныг хүсэхгүй байна. Ойлголцох гэж чинь гэж маргалтна гэж бодоод айгаад тах шиг байна. Тий. Тэрв гэр бүлдээ ч юм уу ингээд та явсан тал нь бол буцаад энэ хүнийгээ бодож байгаа тал дээрээ ингээд ирэхэд ойлголцохгүй байх гэж одоо өмнөшгөө бодож сэтгэж байгаа бол энэ хүн бол өөрчлөгдсөн байна. Хэрв та тэрийг мэдх юм бол магадгүй буцаад ирэх шийдвэр гаргахад чинь илүү хурдан одоо та шийдвэр гаргаж чадхаар байгаа тах шиг байна. Яг үнэндээ бол тэгэхээр нөгөө эсрэг талын байр суурийг мэдэхгүй байгаа учраас шийдвэрээ гаргаж чадахгүй яг одоогийн нөхцөл байдал дээр ганцаараа байгаа юм шиг байна. За тайван л ямар л бай. Хэрв үнэхээр энэ уншлага ямарваа нэг талаасаа таарч ивэл чиний бодож байгаа тэр хүн чинь бол өөрийг чинь бол хүлээж авахд бол хэрв тий чи шийдвэрээ гаргаад үнэхээр энийг ирж чадах юм бол хүлээж авахд бол бэлэн байна шүү л гэж хэлэхээр. Тийм болохоор чамд маш том боломж байна гэдэг байгаа байхгүй юу? Хөдөлцгөөе. Акшн авцгаая гэдэг байгаа байхгүй юу? Үйл хөдлөл хийцгээе. Акшн. Тийм, үйл хөдлөл хийе. Чамд том боломж байна хөдлөөрэй гэдэг байгаа байхгүй чамаг. Энд эргэлзээд ганцаараа ингээд амар тайван амгалан байдлаа сонгох биш. Алддаггүй хүн гэж яах вэ? Хамгийн гол нь өөрөө ойлгож ухаараад ингэсэн байгаад байгаа бол очиход бол боломж байна шүү гэж үндсэндээ хүзрэх. Хэрв тэх юм бол хайртай дотны хүмүүстэйгээ хундах тулгах боломж бол байна шүү гэж. Тэр ч амар ухаалаг хүн байна шүү дээ. Ер нь энэ талын чинь энэ эсрэг талын чинь бодож байгаа хүн. Нэрээ маш төвчөртэй, маш ухаалаг, маш алсын хараатай, маш одоо үнэхээр одоо нэрээс хайрлахгүй байхын аргагүй л хүн байна. Таны энэ бодож байгаа эсрэг талаач юу? За тэгэхээр хүзүр бол танд ерөөсөө боломж байна шүү, хөдлөөрөө л гэж хэлэх гээд штэ. Шулуухан тийм товчхондоо. За тэгэхээр тэр хүн хизээ ирэх вэ гэдэг нэг асуулт тийм. Хизээ иргэж ирэх вэ? Та очих гээд байгаа тал нь болж таарлаа энэ дээр үрсэргээрээ. Тэр хүн ирэх биш. Тэр хүн хэрв ирнэ гэж хүлээж байгаа бол хэрв тэр хүн ирнэ гэж хүлээж байгаа бол тэр хүн бол ирэх одоо бүрэн дүүрэн сэтгэл бол байна. Тийм болохоор чиний шийдвэрийг хүлээж ийн гэсэн үг байна. Өөрөө ямар нэгэн байдлаар ингээд чимээгүй байгаад ахар чинь бодол сэтгэл санааг чинь нэгсэн та мэдгүй шүү дээ. Тийм болохоор тэгвэл тэрийг илэрхийлэх хэрэгтэй. Багч гисэн тийм. Хоёулаа нэг ярилцъя гэж тэгчгэл энэ асуудал шийдэгдэхээр байна шүү дээ жишээ нь. Хизээ ирэх бол хизээ яах вэ гэд хүлээхээс илүү хоёулаа нэг уулзъя, хоёулаа нэг ярилцъя, хоёулаа нэг утсаарч болтгоо ярья. Гэхэд л таны хүлээлт бол одоо дуусаж болохоор байна гэсэн үг. За ийм уншлага болж байна. За ингээд уншлага сонссонд баярлалаа. Амжилт хүсье. Bye bye.